Дараагийн мэдээ. Унтны усанд 90 гаруй төрлийн эрдэс агуулгаддаг. Гэхдээ төвийн шугамаар дамжуулж байгаа усыг давхар шүүж хэрэглэснээр 60 гаруй төрлийн эрдэс нь алдагддаг байна. Мөн худалдааны төвүүдэд борлуулагддаг цэвэршүүлсэн зарим усны эрдэсийн үзүүлэлт унтны уснаас 2-оос 3 дахин бага байна. Үүний улмаас усны шүүлтүртэй айлууд хүүхдүүд гэр оролт зөөврийн устай айлын хүүхдүүдээс 20% илүү эрдэсийн дутагдалд ордог байна. Иргэд гойжуураас урсаж байгаа ус нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй учраас цэвэршүүлэгч авч тавих, цэвэр ус авч хэрэглэх тохиолдол илбэг байдаг. Гэвч цэвэршүүлсэн ус нь эрдэс дутмаг байдаг байна. Үүний улмаас булчин, хатангар кальцийн дутагдалд орох, бамбан үйл ажиллагаа хямрах, зүрх судасны өвчлөл ихсэх зэрэг эмгэгүүд илэрдэг байна. Эцэг эхчүүд юу хийдэг вэ гэхээр нөгөө усын нөхч нэгэд зөвхөн одоо нөгөө буцсан ус өгөөд байдаг. Энэ маань бол бас нөгөө эртсээ алдаад хөлрөөд алдж байгаа хүүхдүүдэд бас хангалттай нөөц болж чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас бас тодорхой хэмжээгээр эрдэсжүүлж өгөх юм уу? Эсвэл ээлцийн дээг нь хангалттай болгож өгөх ёстой. Усны чанарыг илтгэх үзүүлэлтэд усны найрлагадах элементүүдийн зохистой харьцаа хэмжээ хамаардаг байна. Байгалийн усанд 90 гаруй химийн элемент байгааг илрүүлээд байна. Тэгвэл цэвэршүүлсэн усанд 30 гаруй химийн элемент багтдаг байна. Иймээс цэвэршүүлсэн ус хэрэглэх, усыг шүүж хэрэглэхээс татгалзах хэрэгтэй гэлээ. Сүүлийн үед шүүлтүрүүд одоо маш сайн шүүлтүрүүд хийгдснээс шалтгаалаад усанд байх ёстой эрдэс бодисыг тэр чигээр нь юучгүй болтол шүүждэг ийм асуудлууд гарч. Жишээлбэл одоо бид нар цэвэр ус гэж нэрлээд байдаг савлсан уснууд дээр зарим нэг уснууд дээр тийм тохиолдлууд гарсан, бид нар шаардлага тавьсан, эргээд алдгаа зассан. Өөрөөр хэлбэл шүүгээд шүүснийхаа дараа хүний биед хэрэгтэй тэр бодисуудыг нь баяжуулж оруулж идэг. Эрдэст ус бүрийн найрлага хоорондоо харилцаа адилгүй. Усанд агуулгадах нэглүүдээс гадна 60 гаруй төрлийн эрдэс бодис төрөл бүрийн концентрацтайгаар агуулгадж байдаг байна. Иймээс усыг шүүхээс илүү эрдэс тусдыг өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэж дадал болгох нь чухал юм а.